За тэгээд одоо би ч ардын намын шүүмжилдэг нөхдүүдийн нэгдээ. Тэгээд бүгд уг нь одоо энэ асуудал орлого нотол гэдэг залуучуудын хөдөлгөөнөөр эхлээл үнэн худал нь мэдэгдэхгүй ингээл бужигнсаар агаал. Тэгэл нэг мэдсэн чинь манай намын баг хурал зарлагдаал. Манай намын баг хурал 3 үндслээр зарлагддаг л да. Баг хурлын гишүүдийн 25% нь эсвэл одоо намын өдөрт зүйл эсвэл намын дарга. Тэгэл одоо манай намын даргын санаачлагаар зарлагдаал. Тэгээ манай баг хурал хуралдсан. Хуралдаад ярьсан асуудал бол бид нэр ер нь бас нэг 100 гаруй жил явж байгаа нам хүний гутал хувцас яриад байхгүй л дээ. Цүнх яриад байхгүй л дээ. 90-ийн намтарсан засаг зөв үү буруу юу гэдгийг л ярьсан шүү дээ. Ингээд улс орны зүүн төвийн үзэл баримтлалтай 300 гаруй мянган баталгаа өөрчлөгсөн гишүүдтэй Монголын ард түмний нэг төлөөлөл واخгүй улс төр үзэл баримтлалаараа нэгдсэн. Ард түмний төлөөлөл 300 гаруй дарга нар гэж яриад байгаа шиг байна. 300 гаруй юм уншиж чаддгүй хүмүүс сууж байгаа шийдвэр гаргасан ч гэж яриад байгаа шиг байна. Тийм байхгүй л жирэ малчин ч байгаа, тариачин ч байгаа, жолооч ч байгаа, тогооч ч байгаа, эрдэмтэн ч байгаа. Дарга нар ч байж байгаа. Бүгдийн төлөөлөл байгаа. Яг л танаа арчсан нам шиг, яг л манай энэ хүн нам шиг, ногоо нам шиг, үндэсний хөвсөл шиг. Ард түмний төлөөлөл шүү дээ. Итгэл үнэмшлэр нэгдсэн хүмүүс шүү дээ. Энийг бас доромжилж байгаа бол одоо энэ их хурлын гишүүдэд доромжил, намуудын битгий доромжлоо. Би 18 наснаас ардын намын гишүүн болоод одоо 25, 26 дахь жилдээ намын гишүү явж байгаа юм. Тийм учраас өмөр санагддаг. Ингээд санал хураах болсон манай намын даргын л одоо томьёолоор бид нэр ярьж байгаа дэр нь тэгээд гэрээний үргээ биелүүлээгүй арчсан намын гаргая гэдэг шийдвэрийг л бид нар баг хурал дээр гаргасан шүү дээ. 60 гаруй хувиар. За ингээ намын шийдвэр гарсан. Олон ч намын дарга солигдчихсэнийг би мэднэ. 25-6 жилийн хугацаанд. Намын баг хурлын шийдвэр гэдэг бол энд сууж байгаа 68 улсын их хурлын гишүүдийг сонгож дэвшүүлсэн байгууллага байхгүй юу? Ерөнхий сайдыг их хурлын даргыг ерөнхийлөгчд хэн дэвшихийг шийддэг байгууллага, аль биесны байгууллага. Юу ч биш юм шиг яриад иж болохгүй байхгүй. Үргэлж шийдвэр нь биелжээдэг улс төрийн зорилготой байгууллага. Ардсан намынхан бусад намууд бүгдээр л яг намынхаа шийдвэрийг гаргаад явдаг шүү дээ. Тэгэл нэг төр дээр нам гараа суучлаа яриад. Улс төрийн шийдвэрийг улс төрийн нам л гаргана. Ийм л юм. 2024 оны 7 сарын 4-нд гаргасан хамтарсан засгийн газар байгуулах шийдвэрээ бид нэр тэнд цуцалсан. Ардсан нам гараа явуулчлаа, манай нам цуцлаа ичлээ. Одоо гарна гэж хэлээгүй хүн нам л үлдсэн одоогийн энэ засгийн газарт. Улс төрийн хувьд бол одоогийн хамтарсан засгийн газар байхгүй болцсон. Улс төрийн хувьд бол. Намынхаа баг хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж байгаад одоо их хурлаар асуудал шийдвүүлэх бол ингээл яваад байна л та. Тэгээ одоо яах юм байгаа мэдэхгүй. Тэгээ одоо энэ өдрөөс өдөрт би нэмээд 1 минут авъя шүү. Би үг хэлж байгаа. Одоо энэ өдрөөс өдөрт тоон нэмэгдээд байгаа энэ залуучууд дотор одоо миний ах дүү ч явахын, найз нөхөд ч явахын уурлаад бичээд байгаа. Их хурл шившиг болно шүү. Та нарыг тараан шүү. Уучлаарай. Чи миний найз чи хамаагүй, чи миний ах чи хамаагүй л гэж. Жишээ их хурлын зовлон болж шүү дээ. Сүүлдээ одоо тэгээд оюутны ерхий сайдын засгийн газрын үед хийгдсэн том ажлууд би мундаг байсан. Энэний нэг болох одоо Оронагийн төсөл, ураны төслийг улдан эсэргүүцчихсэн улс төрчид болон гудамжны босоо хэвтээ хөгтгөө хүмүүс нь манай намын даргыг өмөрөөд өсгөлн зарлахыг харж байна. Тэдний ардталд нэрлэгддэг Женко Батулга гэдэг хүн өнөөдөр одоо энэ доор ирсэн намын гишүүдээ энэ засгийн газрыг авчулдгээд даалгавар өгöd байгаа хил ам сошиал орныг явж. Тэгээ үзээгүй юм а их л үзэж чинь дөө одоо тэгээд хэдүүлээ одоо тэгээд нэгэнт улс төрийн хувьд 2 нам нь хоёулаа 2 том нам нь 118-ын бүлэг болцсон. Ард түмэн сүрэг хүчин болцсон. Энэ буруу байна гэдээ ард түмэн жагсаад байгаа энэ нөхцөлд одоо тэгээ 2 нам шийдвэр гаргацсан багт хэдүүлээ ямар шийдвэр гаргах гээд энд яриад байгаа юм би ер нь нэг л ойлгохгүй л байгаа. Ийм л одоо үг хэлье да. Баярлалаа. За баг хурлын хуралдааныг би бас зарлаж хуралдуулсан. Бас л ийм зорилготой байсан та бүхэн мэдж байгаа. Олон талаас нь асуудлыг ярья.
ганцаараа шийдвэр гаргачих шиг амархан юм байхгүй. Яг суур асуудал нь юу юм бэ гэд бид нэр ярьсан. 11 цаг тийм ээ. 11 цаг оролцсон. 11 цагийн дүгнэлтийн дараа одоо суур асуудал бол одоо бас юм томоохон гомдлууд за орон нутаг за ингээ парламентын гишүүдийн дунд бол үүсчээ гэдэг нь ойлгомжтой л болсон. Ойлгомжтой болсон. Суур шалтгаан энэ байна. За баг хурлын гишүүдийн хувьд бол за та намын дарга ерхий сайдын хувьд яаран шийдвэр гаргаж болохгүй шүү гэдэг ийм зүйлийг бол надад маш их олноороо хэлсэн. Тийм учраас би өнөөдөр парламентээр ч гэсэн ингээд нээлттэй ярьж байгаа. Миний хувьд үзэл бодол идеологийн хувьд бол буужихгүй гэж бодож байгаа. Тэрний үг гэхээр би хамтраад засаглах нь энэ цаг үед зөвөө гэж бодож байгаа. За мэдээж одоо энийг хүлэмжшөөрөхгүй том асуудал үүссэн байна гэж үзэж байгаа. Оюун эрдэнэ байх үгүй нь бол тэр нэг тийм одоо чухал асуудал биш гэж би бодож байгаа. Цаашдаа энэ улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг айхтар маргалдахгүйгээр шийдээд парламентын засаг бүрэн бүтэн байх нь бол нэг номерын эрх ашиг гэж бодож байгаа. Тийм учраас л одоо итгэл үзүүлэх энэ асуудлыг одоо хүндсэн. Яг л баг хурлуул та бол одоо ажиллаа өгч болохгүй гэдэг ийм зүйл дээр маш хатуу над руу ч одоо манай баг хурлын гишүүд орон нутгийн одоо удирдлагууд маань бүгдээрээ бичиж байгаа. За тийм учраас миний хувьд парламентаар ингэ шийдвэрлэх нь бол зүйтэй юм аа л гэдэг ийм одоо шийдэл төрсөн. Итгэл үнэмшил дээр одоо хатуу итгэл үнэмшилтэй байна. Тэрний үг гэхээр хамтраад асуудлуудаа шийдвэрлэсэй гэдэг энэ идеологи битгий бөхөөсэй гэж бодож байна. Яг одоо өөрөөр хэллээ бид нар үндсэн хөлтэй эрх зүйн төртэй ард түмэн. Бидний итгэл найдвар юу вэ гэхээр ирээдүйн хөгжил, ирээдүйн асуудлаа шийдэх чадамж битгий алдраасаа зөв дүгнэлттэй үлдчихээсэй. Өнөөдөр одоо энэ асуудлыг миний хувьд заавал ингэж ил тод ярихгүй байж болно. Гэхдээ энэ нь өөрөө парламентын гишүүдэд Монголын ард түмэнд бас сургамж болох нь зүйтэй. Дүгнэлт болох нь зүйтэй, мэдээллийг өгөх нь зүйтэй гэдэг энэ агуулгаар баг хурал дээр ч гэсэн энд ч гэсэн ингэж хандж байгаа нь бол зүйтэй юм аа. Санал нэг байна. Тэрний үг гэхээр нийгэмд бид нар олон сегментүүд байна. За тийм л учраас бид энэ одоо сегментийг оруулж ирэхийн төлөө л пропорционал тогтолцоо хийсэн. Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл парламентод орж ирсэн. Багш нарын төлөөлөл орж ирсэн. Хуульчдын төлөөлөл орж ирсэн. Олон экспертүүд орж ирсэн. Одоо энэ төлөөллийнхөө үргийг бид нар хийж нийгмийн консенсус буюу зөвшөлтслийг л үүсгэх ёстой. Энэ нь өөрөө 126 та парламент. Энэ механизмаа одоо бид нар илүү бас тийм одоо ажилуулах тийм одоо шаардлага бол бас байна. Нийгэм, цахим ертөнд, технологи, хиймэл оюухан гэдээ маш их өөрчлөгдөж байна. Энэ хурдцыг одоо Монгол улсын төр өөрөө гүйцэхгүй байна. За парламентын хувьд шинжил болчлоо. Одоо төрийн анхан дунд чатанд одоо энэ шинжил болох, шүүх дээр энэ шинжил болох ийм олон асуудлууд бол бидний өмнө тулгамдсан асуудал болж байгаа нь бол ойлгомжтой байна гэж үзэж байна. Заавал энэ 118 гэдэг тоондоо биш. Хамтарсан байдлаар нэгэнтээ одоо бүрдсэн учраас энэ төслүүдээ хийхийн тулд хамтраад явах нь ер нь бол зөв юм аа л гэдэг ийм агуулгыг хэлж байна. За мэдээж асуудлууд байгаа. Сая дамжны хэлж байна. Үнэн бодтой бүлэг дотор одоо хэдэн ч удаа яригдсан. Энэ дээр айл намар л бас дүгнэлт их учиртай. Тэрнээс зөвхөн засгийн газарт орсон сайдуудын тухай би яриаг. Улс төрийн акц хийгээд тэр нь айл талдаа буруу ойлгодод итгэлцлийг байхгүй болгосон тухай би ярьж. Гэхдээ улс төрчдийн итгэлцлэлээр тулгуурлаад улс орон одоо ухрах хэмжээний эрсдэл гарч байгаа бол бид нар нээлттэй бас ярилцаад айл талдаа энийгээ дүгнэх нь зөвөө л гэж би ярьж. Тийм учраас 118 гэдэг тоондоо биш би хамтарсан гэдэг агуулгаараа энэ ялангуяа энэ одоо тарифтай холбоотой энэ нэг юм төвхтөө үеийг туулчин зүтэл гэдэг агуулгаар харж байгаа шүү. Тэр орлого нотлохтой холбоотой тэр эрх зүйн орчныг боловсронгүй болох гэдэг дээр бид нар санал нэг л байгаа. Авилга тэмцэх газар дээр мэдээлэл нээлттэй байгаа. Энийг миний хувьд одоо бүтэн манлайлахад бэлэн байна.
Шаардлагатай бол одоо төрийн өндөр албан тушаалтнуудын орлогыг нотлох сонсголж хийж болно шүү дээ. Их хурл нэгтгэл байна. Тэгэхээр энэ эргэлзээг бид нар хамтдаа одоо тайлах хэрэгтэй. Миний хувьд тайлнаа. Тэр нь та бүхэн санаа зовох хэрэггүй. Харин бүх зүйл дээр одоо тайлах ёстой гэдэг ийм амлалыг үзүүлэх ийм шаардлага юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр би нэг тайлна. Бусад одоо төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ч гэсэн одоо энийг эргэлзээг тайлах ийм амлалыг үзүүлэх ёстой. Энийг хэдүүл хамтдаа үзүүлье гэж бас уриалж байна. За баярлалаа.